За евр яг л одоо өнгөрсөн тоглолтын гарааны тавтай шүү FCS. Ингээд тоглолт ихэлсэн үзэгчтэй эхний давталгаа SJF багаас үүсгэх болжээ. Джонсон давталгаагаа алдсан, Батагийн тулуй суул давталгаагаа алдаж байна. За хоёр дахь боломжийг Петр Жок үүсгэсэн тоглолтын нээлтийн оноо. Хөдөлгөөн дээр зөрөөд бөмбөө шилжүүлсэндээ Сумья Озер голын зай шилдэг үүсгэсэн. Дархан Юнайтед эхний оноогоо 3 оноор авчээ. Хөлбөр доороос хаах амжилттай болсон. Мөхөрийн алт гэхдээ дундын зэн давталгааг 3.5 секунд. Чингүн фейк энд автороос өөрийгөө сууллаа. Дундын зай шидэлтэн амжилттай. Маш гоё явжин хөдөлгөөн. За Чингүнээс баруун дацлаа аваад Бажинеми эсрэг солгоогаараа төгсгөл амжилттай. За яг л урд уртын өлөрлийн Бажинем. Энэ удаа их хол шахаад авсан Мөнхөрийн эсрэг эргээд явсан шүгэл дуурсан давталгааг тооцсон. Нэмэлтний шидэлтийг үүсгэхээр болжээ. Скул уурч удаа Бажинеми эсрэг үзэн өрших. Маш гоё ур чадвар солгоогарын төгсгөл амжилттай. Нэмэлтний шидэлт. за өөрийнхөө ур чадварыг өндрөөр. Хөдөлгөөн эргээд дундын зай шидэлтэн цагаар дээр орж унсан. Сланы нөгөө төлөөр явсан. Петр Жок 3 онооны үндсэн шидэлтэн амжилттай болсон. Ингэж яг сул Жок. Хануурын шуундагаад явсан давталгааны амжилттай. Төлгөн уршаа гараад ирсэн давталгаа амжилттай болсон. Хоёр тоглож хоорондоо ойлголцсон. Уршаа давталгаа ихэлсэндээ. За давталгаа амжилттай болсон. Барс улын амжилт ирсэн Бачинеми эсрэг Саруул Эрдэнэ тулуу байсан юм байна. Өөрөө бодох тайлбараа яваад орсон давталгааны амжилттай. Бүгдийг дамжуулсандаа Саруул Эрдэнэ дээр хамгаалдаг хийж байгаа. Нэлсэн хамгаалагчаас суулгаад дундын зай шидэлтэн амжилттай. нэг эсрэг бар 3 улаа гарч ирсэн зүүн дүүсгэл амжилттай болсон. Сумын Озер 2 За Чингүнийг заслаа хэрэггүй гэсэн өөрөө залтнуудаас 3-аас явуулсан. Голын зай шидэлтэн амжилттай. Марлан зүрхөд орсон давталгаа амжилттай болсон. Маяг 28 тоноо. Нэлсэн. За давталгаа амжилттай болсон. Ямар байхгүй шүү. Үзсэн Чингүн түндэр хамгаалтыг хийж байгаа Бажинем. За өвзөө өршөхийн эсрэг шахаад явсан давталгаагаа алдсан өөрөө нэмээд хатгачлаа. 2 оноо амжилттай. За даш очор их хэцүү байдлаас дундын зай шидлэг үүсгэсэн. Шидэлтэн амжилттай болсон. За дээвс. Өвзөө өршөх. За бодох тайлбараа яваад орсон солгоогоор төгсөл амжилттай. За өвзөө өршөхийн эсрэг бодох тайлбараа яваад орсон амхан байна. Ер нь өвзөө өршөхөөс хамгаалтан дээр сул тал болчиход байна. Чөлөө шилж хийж байна гэдэг чинь тоолт бол бас завсарж байна гэсэн үг тийм. Тэгэхээр бас үр дүн хэмнэлээс өөрчлөгдөх боломжтой. Даш очрын эндээс маш гоё давталгааныг амжилттай болгож чадсан. Нөгөө талд муу шүү чигээрээ дайрсан давталгаа онцтой. За энэ тоглогч бас сүүлийн баруун славад явсан урдаар илүүрхсэн. Яалч нэг урдаа аваад тоглож байгаа ч гэсэн өгсөнгөө. Задлсан, нээсэн шийдэлтэн амжилттай болсон. Энэ залуу өнөөдөр бас Жок юу н ихний үед тончиг боломж юм байсан. Хоёрдугаар агаас. Энэ үзүүлэлт одоо юу вэ? 12-1. 3 минутын 3 үеэс гэсэн бөмбөг. Багаараа нэг л удааг ашигтай дамжуул. Өстө тэгээд багийн нээс нь зүүндээ өдлөөд даш очирт үлдээсэн давталгаа амжилттай. За дарахын үед бол ингээл за уршаа. Содон Жамс давталгаа онцтой болсон 2 оног багтаа авчирлаа. Энэ үед өсөө нэт тусгаж болгоч. Үед үсгэл Төлгөөн 45 дээрээс голын зай шидэлт амжилттай болсон. Эрдэнэ за явах газаргүй болсон хамгаалагчийн гар дагуулаад дундын зай шидэлт амжилттай болсон. Зүүн дээр жороод дамжуулалтын эзэндээ ирсэн Стенданк амжилттай болсон. За Мөнхөр гүнгөн угаад бус тайлбараар яваад орсон. 2 оноо. Скут дуусж байгаа мөнх цолбоо. За Марлан Жонсон шидэлтэн дээр үлдсэн 3 оноо шидэлтэн амжилттай. За энэ залуугийн тоглолт ороод гэлжээ. За цаана авсан үг. Маш хэцүү байлаас 3 онооны шидэлтэн амжилттай болсон. Өнөөдөр Дархан Юнайтедийн залуу Тулуй. За намхан агуулгчийн эсрэг доор бөмбөгөө дуудсан. Тулуйгийн 2 оноо. Байсан. Энэ удаад за тэр өөргсөн довтлоо оноштой болсон. Бажинем. Цаад үлзий орших. Дамжуулт Мөнхөр дээр ирсэн. Мөнхөр бидэд гоё явсан да нэмэлттэй довтлоог амжилттай болголоо. Жок
Зөрөө доорсон дамжуулт нийцэндээ ирсэн толгой үед оглоог амжилттай болгож чадсан. Энэ үед завсарлагыг Дархан Юнайтед үзсэн. За Нельсонгийн дамжуулалтаар Дашторч худалдаа талбайгаас оног авчээ. За сүүлийн ингээд 6 тоглолтын 5-д нь хожих сайхан боломжтой болж ирсэн юм байна. Довтлогоо оновчтой бөмбөг тастаад. Тэд бол өмнө 5 дараалал хожсон байсан. За довтлогоо оновчтой дийлэгт гаргаж ирж байгаа. 3 оноо шийдэлт амжилттай болсон. Үлзий орших. Тэр нь Дархан Юнайтедээс Монгол дамжуулт. За Содон Жамс Дашвчир тэргүүдэд дамжуулт байх болов. Довтлогоо оновчтой мэдээж Дашвчир шалдаад өгсөн Бэлгэн Баяр довтлогоог амжилттай болгож чадлаа. За 2-гээ явсан довтлогоо оновчтой болсон. За оршоо гараад өгсөн Баярт Эрдэнэ. За ингээд 2 оноо аваад дуусаж байгаа маань үзэгчтэй. Дархан Юнайтед баг сүүлийн 6 тоглолтын 5-т нь ялалт байгуул чадлаа. За залуу бүрэлдэхүүний хувьд бол легионеруудын ойлголцол залуу тоглогчдын тоглолтын бүгд л маш сайн байна. Тийм ч учраас тэд олон дараалсан онцлог авч чадсан. Харин SJFs багийн хувьд бас бэртэл гэмтэлтэй хүндэтгэх шалтгааны улмаас багийн хамгийн гол цөм хэсгүүд байхгүй байгаа. Тэд энэ удаад ялагдал амсснаар 2 дараалан ялагдал хүлээлээ үзэгчтэй.